Хэрэгээ чам руу шидсэн 6 шидсэн маа. За. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлэг эхэлж байна. Орцсон шин саяны нэг хоёр тийм сонсох. Харин гайхалж зэрэгцээ таахгүй. Хэрэгцэж ирээд. Чивчээ зурчаад байх л. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэх бэлэн болсон байна. Өдрийн минь дами. Өдрийн мэндэ. За энэ дугаар Амитай явнаа. Тэгэхээр Ами маань гадаад хэрэг ярьж өгнө гэсэн үг. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авторадиатор сервис хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Баярлаа. За Ами ямар хэрэг ярьж байна? За би өнөөдөр мөн адил Солонгос улсад амь 2019 оны 9 сарын 15-ны үед гарсан гэмт хэргийг ярих гэж байна. Тэгэд маш эмзэг юм хэрэг учраас одоо сэтгэл санааны өөрчлөлтөө тийм үү жирэмсэн тэгээд бага насны одоо нэлхүү хүчтэй хүмүүс болж игэл зургийг нэг хараад хэрэггүй болов гэж би үр зөвлөмөр байна. Тэгэхээр энэ болохоор Солонгос улсад болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн тохиолдсон хүү амь хэрэг байна. Тэгээ оюун ухааны хувьд те яг юм өөрийгөө одоо хянаад явах боломжгүй хүнийг тэрүүгээр нь талимдуулаад хүмүүс юм хэрэг байна. За миний хэрэг болохоор өнөөдөр Өш хонзон тээсэн аллаг гэдэг нэртэй ийм хэрэг байна. Тэгээд ер нь бол Өш хонзонгийн сэдэлтэйгээр энэ үнийг хоёр найз тэгээд нэг багын найзууд хүнөөсөн гэж байгаа боловч шүүх хурлын эцэст арай өөр давж залдаад арай өөр юу гарсан. Дүгнэлт гарсан ийм хэрэг байна. Тэг ер нь бол Өш хонзон гэж яг яадгийн, Өш хонзонгийн сэдэлтэй гэхээрээ яадгийн гэх мэтчлээ. Яг энийг уушаа явж исэн чинь бас нэг жоохон мэдлэг мэдээлэл аваад байгаа юм уу? Тэгж хараад энэ хэргийг сонгосон. Тэр зандалтай бодсон юм уу? Тийм удаа л санжтэй. Харин угаасаа баг эвгүй мөлий. Ер нь жоохон яг уйсан чинь нэрэж бас эвгүй юм шиг. Ер нь бол энэ өнөөдөр ярих байгаа хэрэг 2018 оны 6 сарын 15-ны өдөр болсон. За мэдээж энэ хэрэгүүдийг шүүх цэгийн мен дээрээс бүтээр авдаг аль биесны протоколыг уншиж агаад за тэгээд хэрэг болсон газрыг өөрчилнө. За он сарыг өөрчилнө. Тэгээ хэрэг дурдж байгаа хүмүүсийн нэрийг нь зохиомлоор оноож өгдөг байгаа. Тэгээ хэргийг үйлдсэн яллагч болохоор Одон Мандал гэдэг ийм хүн байна. За Одон Мандал 2002 онд согтуудаа хүн амны хэрэг үлдээд 10 жилийн хорих ял авсан юм байна. Тэгээд 10 жилийн хорих ядал авчаад ялаа эдэлж агаад хугацаанаасаа 1 жилийн өмнө тэнцэнгэр суllагдсан хүн байгаа байхгүй. Тэгэхээр суllагдсан байж агаад 2016 оны 2 сард бас 16-нд бас нэг 2 сарын хугацаатайгаар баривчлагдчихсэн ийм хүн юм билээ. Тэгээ ер нь энэ байдлаас нь харахад нэг жоохон зан характерын хувьд жоохон төлөвшөлгүй юм уу даа гэж харагдахаар тогтургүй. Тийм тогтургүй юм уу даа гэж харагдахаар тэгээ 1978 онд төрсөн бүрэн дунд боловсралтай жолооч мэрэгжилтэй ам бүл 3 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг эрхлэн тодорхой ажил байхгүй. Тэгээ усаас авсан гавьяа шагнал байхгүй. Биеийн эрүүл буюу хэрэг хүлээх бүрэн чадвартай ийм хүн ба. За тэгээ ямар хэрэг толбогдсон бэ гэдгсэн шүүдэгч Одон Мандал согтуугаар хүнийг алах гэмт хэрэгт шийтгүүлсэн байсан гэж хоёул ярьсан шүү дээ түрүүн тийм. Өөрөөр хэлбэл шийтгүүлсэн ялтай байх хугацаанд давтан үйлдэлэр гэж байгаа. Давтан үйлдэлэр өс хонзонгийн сэдэлтээр бие хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээрэж онц хэрцгий харгас аргаар олон тооны гэмтэл шарах учруулан зодож ам биед нь аюултай хүнд гэмтэл учруулан санаатаа алсан гэдэг ийм маш олон зүйл ангиар яллагдсан байгаа. За яллах дүгнэлтэнд бичснээр бол ийм хэрэг толбогдсон байх нь шүү дээ. За тэгвэл энэ дээр яагаад үс хонзонгийн сэдэлтэй гэж яллах дүгнэлтэн дээр бичсэн бэ гэхээр за гэрчүүдийн мэдээлж байгаагаар болохоор гэрчүүдээ мэдүүлгээр Одон Мандал 10 жилийн өмнө хорих ял авсан гэдгийгсэн шүү дээ тийм. Ингэж хорих ял авах үедээ багын найз гэх нь Батсэргэлэн гэдэг хүнтэй хамт буюу хэргийн газар энэ хүнтэй хамт исэн юм байна. Магадгүй хэрэг холбогдох үедээ энэ хоёр хоёулаач хамааралтай байх боломжтой байсан юм байна. За яагаад ингэж үзэж байгаа юм гэхээр энэ хэрэг гарсны дараа буюу Одон Мандал Батсэргэлэн гэдэг хүний амь насыг хөнөөсний дараагаар тэнд байсан маш олон гэрчүүд мэдүүлэг өгсөн. За тэгээд нэгдүгээр гэрч нь болохоор ингэсэн байгаа. Чи юм уу миний 2 хоног ээжтэйг нийлж идсэн биз дээ. Чи намайг дор байхад ганц ч удаа уцаар яриаггүй гэж Одон Мандал Батсэргэлэнд ярьж байгааг нь гэрчилсэн байдаг. За мөн бит хоёр нэг хэрэг хийсэн. Тэгээд би шоронд ороод гítэл нэг ч удаа эргэж
намд руу ирээгүй, нэг ч удаа намайг эргэж ирж байгаагүй гэж хэлж ийсэн гэдэг бас нэг гэрчийн мэдүүлэг байна. За мөн өмнө нь бид нар найзууд байхдаа хэрэг хийгээд би хэргийг нь үүрээд шоронд 10 жил хоригдож байхад нэг ч удаа ирж байгаагүй би тэрэнд нь их гомдож явдгиймаа гэж ярьсан мэдүүлэг бас байгаа юм. Тэгэхээр өг сонзонгийн сэтэлтэйгээд байгаа энэ шалтгаан нь болохоор өмнө нь 10 жил хоригдсон, 10 жил хоригдохдоо магадгүй энэ багын найз Бацэргэлэн гэдэг хүнийхээ өөрийнхөө нь хэлж байгаагаар бол хэргийг нь үүрээд 10 жил явцсан байхад нөгөө найз нь нэг ч удаа эргэж ирээгүйгээс болж энэ хэрэг гарсан байх магадaltaй гэж шүүгчд үзсэн баггүй. За тэгэхээр ийм учраас ер нь бол өг сонзонгийн сэтэлтээр Одон мандал Бацэргэлэнгийн аймыг бүрэлдэхсэн гэж анхан шатны шүүх үзсэн. За тэгээд энэ хэрэг явдал гардаг өдөр буюу яг энэ Одон мандал Бацэргэлэнг амь насыг нь хохироодог өдөр юу болсон бэ гэдэг талаар нэг талаас гэрчүүдийн мэдүүлэг байгаа. За нөгөө талаас нь Одон мандлын өөрийнх нь мэдүүлэг байгаа. За Одон мандлын мэдүүлэг дээр юу гэсэн гэхээр би байшин барьж агаад цэм давхар аймагт ирсэн. Тэгээд гэртээ ирээд худгаас ус авах гээд явж исэн чинь талигач гудамжинд 2 хүнтэй арх ууд сууж яхаар нь би талигачд хөдөө хамт явж ажиллах уу гэсэн чинь зөвшөөрсөн. Ингээд маргааш нь би цэмтэй худалдаж авчгаад сум гарахынхаа өмнө манай гэрт нэг шил арх, замдаа нэг шил арх уугаад орой 20 цагийн үед хөдөө ирсэн. Нөгөө байшин барих байгаа газараа. Тэнд байсан хүмүүс загсан архийг нь өгчгөөд нилээ сууж агаад би хоол ихэр гарсан. Намайг гарах үед талигач хэвтээд үлдсэн. Хоолныхоо махыг хэрчээд эргээд ороод ирсэн чинь арх ууж исэн хүмүүс бүгдээрээ согтоод унтцсан. Талигач машины доор хэвтчихсэн гинэ. За би талигачийг босгоод хоошоо вогоонч руу явъя чи хоолоо иж чи хоолыг түлээ хагалчих гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь талигач чи битүү хуцаа дай гэд ингээд шууд согтуурхсан гинэ. Эндээс л битээр маргалдаж эхэлсэн. Талигач вогоонч ихнийг гадаа ирээд орохгүй гэд ахаар нь би түлхсэн чинь төмөр зуухны доод талыг мөргөөд унах шиг болсон гэж байна. Би түүнийг 2-3 удаа өшгөлсөн. Хэсэг хугацааны дараа босгүй байхаар нь талигачийг нарантай хамт өргөөд орон дээр тавиад бүгд унтцгаасаа. За тэгээ өглөөс ирсэн чинь талигач их сонирн байдалтай урхираад унтаад исэн гинэ. Намайг хэлсэнд яваад ирэхэд талигач юусоо босоогүй байсан орноосоо. Тэгсэн чинь даваа нэг л сонирн байна да эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Тэгээд би сумын эмнэлэг авч явах гэснээр болоод шууд аймгийн төв рүү очиод талигачийг эмнэлэг твтүүлсэн. Бид хоёр багын найзуудаа урд өмнө маргалдаж юусоо байгаагүй. Би ямар нэгэн сонсон санаж явж байгаагүй. Би үйлцэн хэрэгтэй маш их хэмжиж чинь хөнгөн ялгаанууд болж өгнө гэсэн ийм мэдүүлгийг Одон мандал өөрөө өгсөн. Зөвхөн л төрхөн зүрийн уур хэлнэ тий. Гэтэл энэ бол саяны мэдүүлэг бол зөвхөн одоо шүүгдэгч буюу Одон мандлын л өсөг штэ. За гэрчүүд тэнд байсан гэрчүүд юу гэсэн ингэ тэгэхээр нэлээд дэлгэрэнгүй яриа өгснэй гэрчийн мэдүүлгийг би сонгож авсан. 6 дугаар сарын 7-ны өдрийн нар жаргаагүй байхад морь малаа тижээчгээд явж исэн чинь Одон мандал талигач нар ирсэн. Морь малаа тижээчээд нараа ахын гэрлөө ороход араас Однаах орж ирсэн гэд Одон мандлыг Однаах гэж ярьд юм лээ. Однаах талигач ахын цээж рүү 2 удаа өшүүлэхэд нь би боль гэж хэлээд болиулсан. Однаах арай бага согтцсон харин талигач ах нэлээ согт байсан. Гурил авахар орж ирэхэд талигач ахыг Однаах толгоор нь 2-3 удаа өшгөлж исэн. Би бас л боль гэж хэлэхэд надад дийлдэхгүй миний хажуугаар орж ирээд гарлуу нь бас өшгөлөөд исэн. Однаах талигач ахыг зодож байхдаа чи юм уу миний 2 хоног ээжтэйг нийлж идсэн биз дээ. Чи намайг доор хахад ганц ч удаа уцаар яриаггүй дээ гэж хэлсэн чинь үгүй гэж хэлээд зодуулаад исэн. Намайг хоол авчирч өгөхөд Однаах талигач ахыг зодож байсан учраас би дахиад салгасан. Тэгээ хоолоо идчихээ буцаад орж ирсэн чинь талигач дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтсэн байсан. Однаах орон дээрээ сууж исэн бөгөөд намайг орж ирсний дараа мөн талигачийг дахиад зодож өсгөлөөдсөн учраас болиулах гэсэн боловч би дийлээгүй. Тэгэхээр энэ гэрчийн хэлж байгаагаар бүр хідэн удаа айгу хүнд байдлаар зодсон байхгүй. Салж өгөхгүй шүү дээ. Тийм, ерөөсөө зүгээр байхгүй байхгүй. Тэгээ талигач ах ямар ч ухаангүй хэвтэж байхад нь гэрээс чирч аваад ахыг гэрийн үүдэнд авчираад чамаг аландаа пэмэн гэж хэлээд толгоор нь өшөглөөдөөс учраас ахаа наа хүн ч үхлээ штэ гэсэн чинь үхэхгүй гэдэлсэн. Намайг харахад нүд нь айгүй сонирн болцсон. Их муу харагдчихсэн учраас талигачийг эргэж гэрт оруулаад орон дээр өргөж тавьсан. Гэрт орсны дараа Однаах талигачийг сэрэх гэж оролцсон боловч сэрэхгүй байсан чинь яахчгүй наач үхэхгүй гэдээсэн. Тэрхтлохоор бах ушгулж ячаад. Би өглөө морь малаа тижээчгээд гэртээ орж ирсэн чинь ах хурхираад унтаад байсан учраас сэрэх гэсэн боловч юусоо сэрэхгүй болохоор нь зүүн гүрлээ ороод даваахыг
зүүн рүү ороход даваах яац юм бэ гэж асуухад нь өчтөрөөрөө однаах ахыг зодоод байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь даваах однаахыг наад хүн жинд хүчүүл яах юм бэ? Аваад яв аймаг очиж тариа хэлээ гэж хэлэхэд нь однаах тгий гэж хэлээд аймаг аваад явсан. Цээж толгороо нүшөглөөд байсан. Би чамаас олж шоронд явсан бидтэй гэж яг тухайн үед хэлж ийсэн. Тэгэхээр энэ бол би чамаас олж шоронд явсан бидтэй гэдэг бол яалтчгүй нөгөө нэг ус сонзонгийн сэтгэлтэй юм бэ шүү дээ гэж хэлэхэд бол яг болохоор зүйл байгаа байхгүй тий. Тэгээд талигаач бац сэргэлэн яг ямар шалтгааны улмаас нас орсон бэ гэхээр их тархины баруун зүүн чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүлийн цус аргалт үүссэн гэж байгаа. Цохиж өшөөснөөс болоод баруун талын бөмбөлгийн чамархай, дух, дөрөвдүгээр ховдлын урд ханны няцрал, баруун чамархай, зулайн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлийн улмаас нас орсон гэж шүүх үтсэн мэлээ. Тэгэхээр энэ бол маш хүнд гэмтэл тархинд нь учруулад тэгээ тэрийгэ даалгүйгээр эмнэлэгт байхдаа нас орсон гэсэн үг. За ингээд ийм учраас одон мандалд анхан шатны шүүхээс хүний амийг онц хэрцгий аргаар хөнөөсөө гэж буруутгаа шийтгсэн. За тэгсэн чинь одон мандал дав залцсан. Дав залдах шатны шүүхээс одон мандлыг хид үндэслэлээр буруу ялсан болохыг бүр тогтоосон. Анхан шатны шүүх буруу одоо ялсан байна гэсэн үг шүү дээ. За яагаад ямар үндэслэл буруу хийсэн бэ гэдг чинь нэгдүгээрт нь ингэж аа. Өш хонзонгоор талигаачийг бүрлэгсэн гэдг нь ерөөсөө тогтоогдоогүй гинэ. Өөрөөр хэлбэл энэ гэрчүүд мэдүүлээдсэн шүү дээ тий. За яагаад тогтоогдоогүй гэхээр өс хонзон гэж юу хэлдэг гэдгийгсэн чинь хуулиндаа болохоор ингэдэм юм байна. Хохирогчийн хэлсэн үг хийсэн үйлдэл гэмт итгээд өөрийнх нь үзэл бодол үнэлэмжинд нийцэхгүй гэж дургуутсан гомдлоод түүнээс хариу авах, хорсол тайлах гэсэн санаа зорилгоор хүнийг алсан байхыг хамруулж үздэг гинэ. Тэгэхээр яг энэ зүйл ангид нь болохоор тэр нөгөө гэрчүүдийн хэлээд байгаа өмнө нь ингэж хэлж исэн чи миний ээжтэй ингэсэн мэт чи намайг шоронд хахад эргэж ирээгүй үстэй гэдэг гих мэтчлэн энэ одоо мэдүүлгүүд ерөөсөө баримт болж чадахгүй байна. Тийм учраас дав залгах шатны шүүхээс өс сонзонгоор талигаачийг бүрлэгсэн гэдгийг нь тогтоогдоогүй буюу тэр үндэслэл нь байхгүй болсон гэсэн үг. Тэгээ дээрэс нь нөгөө талигаачийн хууль ёсны хохирогч гээд талигаачийн ээж нь мэдүүлэг өгсөн мэлээ л дээ. Тэгээ энэ хоёр бол багасаа найзалж исэн хоорондоо ямар нэгэн муудалцж исэн юм тохиолдол байгаагүй. Тэрийг би айгүй сайн мэднэ гэж хэлсэн учраас бас нөгөө нэг энэ өш хонзонгийн сэтэлтэйгэр гэж юу яхад яллахад ерөөсөө юу байгаагүй юм биш. Хүчтэй үгүйсэл болчихж байна л дээ. Болоогүй мэлээ. За хоёрдугаар нь болохоор онц харгас хэрцгий аргаар хүнийг алах гэдэгт нь болохоор яг юуг хамруулт ингээд тэгэхээр ингэнэ. Хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогч олон тонны шарах гэмтэл үүсгээд өвтгөж шаналгаад тарчилган зовоогоод ойр тойрных нь хүмүүсийн дэргэд алсан зэрэг юм шин чанарын хувьд хүнийг алахдаа гэмт хэрэгтний сонгож авсан онц жигшүүртэй хэрцгий аргуудыг хамруулж үздэг гинэ. За тэгсэн чинь шүүгдэгч одон мандал нь болохоор хорхичийг өшөглөж зодсны улмаас амь насыг нь хохироосон гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө тийм нэг онц хэрцгий аргаар хүнийг алах гэдэг ийм үндэслэл. Одоо нэгсэндээ бараг төлөвлөж байгаа далаагүй л гэж үзээд байна уу? Онц хэрцгийгээр биш. Онц хэрцгий аргаар биш өөр ер нь санаандгүй хүний амьд хүрсэн ч юм уу те ийм байдал руу шилжиж байгаа юм бэл. За тэгээ 3 дугаарх нь болохоор хохиршийг бие хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр ээж игээд бас нэг юм залт руу орж ирсэн шүү дээ. Энэ болохоор айгүй сонирм. Яг юу болсон гэдгсэн чинь ингэжлээ. Мэдсээр байж гэдгийг бие махбодын болон сэтгцийн хувьд өөрийгөө хамгаалах, за түүнчлэн гэмт итгээдийг хуулийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлэхээс гадна бие хамгаалж чадахгүй гэдэгт хүчтэй масуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй итгээд хамаардаг гэж байгаа байхгүй юу? Согтуу байсан биз дээ. Гэтэл нэг сонин зүйлээс нь талигаачийн цогцсноос шинжээчд юу гэсэн гэхээр цуснд нь ерөөсөө спирт илэрэггүй. Цоо ирүүлсэн юм уу? Цоо ирүүлсэн. Тэгэхээр тэр хүн буюу талигаач маань нэг бол согтуу болж жүжиглсэн гэсэн үг. За. Тэгэхээр бие хамгаалах чадвартай байсан гэж үзсэн. Чадвартай байсан гэж үзэж байгаа. Ямар сони. Харин ч эсэргээрээ шүүгдэгч буюу одон мандал архи ууцсан байсан. Цуснд нь спиртийн хэмжээ илэрсэн. Тийм учраас нөгөө хүнийгээ энэ бие хамгаалах чадвартай байна уу, чадваргүй байна уу гэдэг шүүн тунгаах чадваргүй гэдэг утгаараа энэ зүйл ангаас юу яаж байгаа юм бэл. Одоо хэрэгсэхгүй болж байгаа юм лээ. Амар сони. Сони энэ те одоо нөгөө спирт илэрэг.
мэдүүлгээр гэхээр чин согтуу байсан, ууцсан байсан гэдэг юм ярьдаг байгаа шүү дээ. Бүр нөгөө нэг юунаас ч одны хахаас илүү согтуу байсан гэж яриад байсан шүү дээ. Тэгэхээр магадгүй би юу гэж бодсон гэ тэгэхээр уур амьсгал нь таагүй байсан учраас ер нь согтцсон болж жүжиглсэн юм шүү дээ. Олон согтуу хүмүүс дондоо. Тийм гэж бодсон. Тэрнээс биш юу эн чинь ганцхан хүний мэдүүлгээр биш те. Бусад хүмүүсийн мэдүүлгээр ч гэсэндээ ер нь бол бараг 4 хүний мэдүүлгээр согтуу байсан гэдэг байгаа байхгүй. Бид нар ууж исэн гэдэг. Харин Тэгэхээр цуснд нь спирт илрээгүй гэдэг бол бүр үнэхээр сонин шокны мэдээ байсан. Тэгээд ийм шалтгааны улмаас ер нь бол хохирогчийг бие хамгаалж чадахгүй байсныг мэдсээр байж гэдэг энэ үндслэл байхгүй болж байгаа юм бол. За ингээд 5 саалтах шатны шүүхээс одон мандлыг сонзонгийн сэтэл дээр бие хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж олон тооны гэмтэл шарах учруулсан он царгас хэрцгий аргаар хөөс санаатай хүнийг алсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзээд 22 жилийн ялаар шийтгсэн. Энэ бол мэдээж хүний алтай амиг бүрлэгсэн. Он цаюултай гэмт хэрэгтнээр тооцсон. Яагаад гэх юм бол өмнө 10 жилийн бас ялсан. Дээрээс нэмээд 2 сарын хугацаатай бас ялтай байсан. Тэрэн дээрээсээ нэмж яг ялтай байх хугацаанд тэгсэн аргалзах хугацаанд дахиад гэмт хэрэг үйлчлээ л дээ. Яг үнэ. Тэгээд 22 жилийн ялыг онцгой дэглэмтэй ирчүүдийн 20 хангад эдлүүлэхээр болсон бэл. Ямар хэцүү. Гэтэ наач ямар сони тий. Харин тийм яг ингээд цоо ирүүл байдаг. Тийм би өнөөдөр яг ингээд одоо ч нэг 19 20 дугаар явж гинүү да. Энэ болтол ингээд зөндөө олон анхан шатны, дав заалтах шатны гэл зөндөө олон мэдүүлгүүд уншиж байгаа шүү дээ. Сайн өмгөөлөгчтэй таарсан хүмүүс бол үнэхээр сайн өмгөөлүүлээ зарим нэг зүйл анги өөрчлөгдөг, өөрчлөгдөг. Гэхдээ энэ тохиолдол бүр юм 4 зүйл анги дөрвөлээ өөрчлөгдөж байгаа юм тохиолдол бүр юусаа хараагүй. Тэгээд дээрэс нь шинжээчд нь ийм сайн ажилласан гэх юм уу мэдгүй өстой. Үнэхээр амар сонир тохиолдол байлаа надад. Тэгээд үнэхээр ийм тохиолдол байсан учраас тэр нөгөө нэг юугаа аргагүй хамгаалт гэж яг юу юм те. Тэгээд дээрэс нь яг юу ямар залтууд байгаа л өс сонзонгийн сэтэл дээр гэж яадгийн бие хамгаалж чадахгүй байсараагийн мэдсээр байж гэдг нь яадгийн гэх мэтчлэн иймэрхүү хуулийн ганц нэг юмнуудыг ойлгож авлаа. Тийм ээ те. Дээрэс нь тэгээ хохирогчийн ээж бас аюу том юу хөвчлөлтөө. Тийм байлээ. Одоо үгүйсгсэн те. Сонзонгийн сэдэлтэй бол байгаагүй. Тийм. Өс сонзонгийн сэдэлтэй байгаагүй гэд юу хоорондоо маргалтаагүй гэдгээр нь авчиж байгаа. Тэрнээс биш ер нь бол яг шүүхийн явцад мэдүүлэг өгөхдөө амиг амар. Тийм амиг амар. Одоо миний хүүгийн бол яаж ч байсан нөгөө нэг амь насыг нь надад орлож чадахгүй, нөхөж өгч чадахгүй. Тийм учраас энэ үнийг би аль болох хуулийнхан даатгаад авах боломжтой хамгийн дээд ялыг нь өгүүлмээр байна гэж ингэж мэдүүлэг өгсөн бэл. Өөр ээжийнх нь мэдүүлгээс ганц авах зүйл ингээд их юм бол маргалдаж байгааг нь би хараагүй. Тийм л юм те. Тэгэхээр тэр манайхаар айгүй мэдүүлэг болчиход байна. Тэрийг бараг шийдэх хэмжээнд болчиход байна шүү дээ. Өс сонзонгийн гэдэг сэтэл чинь байхгүй болгоочлаа. Харин тийм байна. Тэгэхээр нөгөө нэг манайхны нөгөө зам биш те. Ууж тэгэхээр хоорондоо зодтолтож нүүдэлцдэг. Тэгэхээр торонхон зуурын одоо уур омгоосоо болж хүний амьд хүрч байгаа тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Тэрс энийг бодмоор л юм байна. За баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулнаа. За тэгээ. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авторадиатор сервис хамтран ажиллаж байгаа. За энэ бол нөгөө 3 үеэрээ дамнаж радиатор засварын үйлчилгээ үзүүлж байгаа юм гайхалтай хамт олон гэдэг шүү дээ. 2003 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод шүү дээ. Гэтэл одоо Тарханаас эхэлсэн байдгийн. Би бүр айгүй сайн мэднэ. Тэгээд 3 үеэрээ дамнуулаад нөгөө үе удам дамжуулж нөгөө нууц жор гэдэг шиг те. Нэгэндээ дамжуулж ингэж авсараад одоо хүртэл одоо тэр жороор нь манай найз зохионы дахин ажиллуулад ингээ явж ин л та. Тийм болохоор бүр маш сайн мэднэ. За дээрэс нь радиатор сервис гэдэгэнгүүт ер нь эдийг зөрдөг болсон юм байна. Би сая нөгөө юу яла эдний Facebook хуудас нь болохоор Авторадиатор Монголиа гэдэг нөгөө яг кириллээр бичгээр гараад ирд юм шүү дээ. Тэгээ энийг ингээ гүйлгээ явж хахад маш олон бичлэгнүүд байна, хандлагч сайтай юм байна. Тэгээд хамгийн гол нь юг хардгуу гэхээр нөгөө комментууд ч юм бол яг яалч үнэн байдаг шүү дээ. Тэгэхээр маш олон жил үйлчлүүлж байна, 10 гаруй жил үйлчлүүлж байна, мундаг залуус шүү гэсэн байна. Тэгээд олдохгүй ховор радиаторын банкыг хийсээр гэхээр эдгээр өөрсдөө гагнаж хийдэг байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэр нь л онцлог нь гэх юм уу? Тий. Тэгээд хуудсыг нь үзээ явж байхад бас айгүй сонирхолтой юм байна. Монголд 3хан байдаг машины радиатор байна гэж бодохгүй юу? Бүр амар их нөөцтэй юм шиг байна. Би сая тийм мэдээлэл авлаа. Анх удаа юу гэнтэй засвар гэж явж байсан бол одоо эднийх өөртөө радиатор оруулж ирж худалдаалж байгаа. За ингээ худалдаалж байгаа гэхээр эдэг чинь нөгөө чанартай тий олдохгүй байгаа чинь эднийд байгаад байгаа учир нь тэр. Харин тийм юм лээ. Засварыг хийж ин худалдаагаа хийж ин за тэгээд дээрээс нь эйр кондишн сэнгэлдэг тийм ээ. Иймэрхүү үйлчлэгүүд хийдэг. 2 салбартай.
байгаа шүү. За нэгдүгээр салбар нь болохоор дайрах руу сансрын колонкоос дайрах руу эргээд явж хахад 300 м яваад эхний салбар нь байгаа радиатор сервис гэдэг. За энэ болохоор нэгдүгээр салбар нь. За хоёрдугаар салбар нь болохоор надад маш их таалагдаад байгаа. Яаж аан гэдгээр хуучин 22-ийн төвчөө малчин компани уулзраас баруун тийш 800 м гэж байгаа. Энэ бол бид нэг ялангуяа зуны үйлрэл тий ялангуяа өвлийн үйлрэлд одоо цагаан сар болох чинь нийт тийшээ явж ах замдаа нэрээ кондишнер сэргийдүүлээ. Нэрээ гэд ингэдэг тий. Тэгэхээр яг юм замд байж байгаа энэ байршлал надад айгүй их таалагдсан. Тий, одоо бид нар ингээд нөгөө ярианы хар илгэрхээр аржаатар гэж хэлээд байгаа шүү дээ. Тий, аржаатар чи ямар үүрэгтэй юм бэ гэхээр шууд утгаараа ингээд ойлгохоор машиныг халуун байлгах, хүйтэн байлгах нь 100% хамаардаг. Халаах, хөргөх үйл явцыг одоо эндээ шалтгаалдаг нэ. Тэмхэ нэг дорн руу 11 сард яваад 11 сарын сүүлээр явсан 12 сард ч 12 сарын ихэр ч юм уу. Тэгээд нэг яваад нэг бараг 10 хонсон бохгүй. Тэгээд машина гадаа орхиж явцсан. Краш багцсан. Тэгээд 7 гарan машины байрнаас нь хөдлөөгүйсэн байхгүй. Тэгээ хурж ирээд битээр машина унаад өглөө хяналтандаа орох гээд явсан чинь машины кондишн ажилтгүй. Хөлдөж өгүүлсэн аа. Яг төвчрөл рүү орсон. За тэгээ би бүр сүүл рүүгээ бүр ингээд машины кондишн ажиллахгүй чи яасан амар хэцүү юм бэ? Кондишн ажиллахгүй байгаа мөртлөнгөөсөө суудл нь халаад байгаа байхгүй. Тэгээд би бүр гутлаа тайлаад хөл дараад исэн болохоор хөлөө ингээд нуглаа сандал дээр нь сууж иж арай гişний эмнэлэг дээр очсон. Тэгэд яг артитер гэдэг чинь тийм л юм билэ. Яг өвлийн үйлрэлд бол машины халуун кондишн те. За зуны үйлрэлд манах. Тий, зуны үйлрэлд бас ингээд кондишн бол амар хэцүү шүү дээ. Яг үнэн. Тэгэхээр одоо линкийн холбогдох линкийн хаяг адресыг бүгдийг тавьчих. Тэгэхээр холбогдороо. Одоо цагаан сар болох гэж байна тийм ээ. Бид нар ийш тийш хөдөө гадаа. Энэ жил чинь 5 хоног амарна. Хөдөө гадаа ихэд зорно. Тэгэхээр тэр дулаан одоо хангадаг тийм ээ машиныхаа бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаад бас зорчихын тулд ийшээ бас зориорой. Тэгээд дээрэс нь одоо маргаашнаас эхлээд нэг Улаанбаатарт амар хөтрөх буюу шөндөө 40-45% химийн хүйтэн байх энэ үе эхэлж байгаа. Тэгээд яг энэ үед чинь машины тэр радиаторын тэр асуудалтай болчвол бүр амар хэцүү юм байлээ. Яг би ярэ мэдэрсэн. Тэгээд яг гоё баталгаатай газраас нь тийм ээ сэтгэл хүртэл юм хэлгээд аваарай. Хамтран ажилласан авторадиатор сервист баярлаа. Баярлаа. За ингээд дараагийн хэрэг рүү оръё, тийм ээ. За Солонгос улсад 2019 оны 9 сарын 15-ны өглөө яг өглөөгөр Гүнсэн хотын цагдаагийн хэлтээс дуудлага ирсэн. За тэгээд ямар дуудлага ирсэн юм бэ гэхээр манай охин найзынхаа гэрээс хулгайлагдчихлаа. Найзынхаа гэрээс хулгайлагдчихлаа. Тэгээд ингээд тайцсан мэддэхгүй байна. Нэг юм сонирхолтой яриа өрнсөн л та цагдаагийн газар. За тэгэнгүүт нь алга болсон гэж таамаглаж байгаа буюу тухайн үед цагдаа нар ойлгохгүйсэн. Хулгайлцсан юм уу, өөрөө гараад ингээд алга болсон юм уу? Яг яасан мэддэхгүйсэн. Таамаглаж байгаа охины нэрийг нь өөрчилсөн буюу бид нар одоо Хёнжу гэдэг одоо явчих. Хёнжу зохион билнэр байгаа. За дуудлага яг ийм дуудлагыг өгсөн хүний хийн гэхээр энэ Хёнжу гэдэг охины төрсөн ээж нь өссөн. Тий. Гэтэ төрсөн ээж нь өгөхтэй айгу сонирн баас тий. Манай охин найзынхаа гэрээс алга болчлоо. Тоглож байгаа л алга болчлоо гэсэн санаа ч юм болов тийм магадгүй. Ойлгомжгүй дуудлага ирсэн баггүй юу. За ингээд дуудлага авсан цагдаа нар Хёнжуг одоо хулгайлагдсан гэдэг байгаа. Тэр найзынх нь гэрлөө очсон. За ингээд хамгийн түрүүнд хинээс мэдүүлэг авах юм. Мэдээж хамт амьдарч ирсэн найзаас нь мэдүүлэг авсан. За мөрдөгч асуусан л та. Байж байгаа хамт амьдарч ирсэн гэдэг чинь найзтайгаа бүр хамт амьдарч ирсэн юм уу тий? Найзынхаа гэрээс алга болчихгүй. Төр очсон бол биш юм байна тийм үү? Биш. Тэгээд мөрдөгч асуусан байгаа. За Хёнжуг хэн хулгайлч ба? Яач ба юу болваа гэдгсэн. Тэр хамт амьдардаг гих найз нь болохоор Хёнжугийн найз залуу нь байхаа. Бас их сонио. Найз залуу нь байхаа байн залгаад байсан. Тэгээд Хёнжуг хувьд болохоор найз залуугаас сална гэдгийг хэлсэн. Ер нь найз залуудаа дурггүй. Тэгээд дуудлага антрын бас авах болцсон байсан гинэ. Ингээд хахад л одоо ерөөсөө байнгын залгаад харамтлаад байсан. Тэгээд хүчээр аваа явчих шиг боллоо. Гэдэг ихний мэдүүлгөө өгсөн. Тэгээд та харж байгаагүй юм уу те? Яг юу болсон юм бэ гэдгсэн. Гүгүй энэ үйл явдал маш богино хугацаанд болсон. Одоо ингээл харж байхад машиндаа чихээд аваа суулгаад явдаг ч юм уу те. Ийм хүн болсон. Тэгээд бүр тийм хурдан хугацаанд болсон яаж мэдээд байгаа юм гэхээр хүн чинь гар утсахгүй бол одоо юу ч хийхгүй зү те. Гар утсаа хүртэл авч яваагүй Хёнжуг гэдэг. Үлдээсэн. Буюу одоо гадаа нэг гараа дээр хальт уулзъя гэж байгаа л нэгсэн таавал явцсан гэсэн үг. Тийм. Хёнжуг чинь
хөгжлийн бэрхшээлтэй. Тий. За тэгээд гар утсаа авч яваагүй учраас цагдаа нарт нэг том бэрхшээл тулгарсан нөгөө нэг байршлын тогтох боломжгүй болчихсон. Хаанагаа нь мэддэхгүй байсан. Тэгэхээр нь цагдаа нар одоо Солонгос улс азар нөгөө энэ тэнхүү камертай шүү дээ. Тэгээд тэр гудамжны камеруудыг шүүж хийсэн маам л да. Тэгсэн тэр камерын бичлэгүүд энэ тэндээс нэлээд олдсон. Камерын бичлэгт юу байсан гэхээр харангийн суудлын жижиг машин. За ингээд найзынх нь гэрийнх нь гадаа ирж зогсож байгаа юм. Зогсоод арын судлаас нь Хёнжуугийн яриад байгаа нөгөө найз залуу гэж яриад байгаа шүү. Тэр бууж ирсэн. Ингээд найз залуун тэр Хёнжуугийн байсан тэр гэрлөө орсныхаа дараа тэр машинаас дахиад нэг эрэгтэй, нэг эмэгтэй, хоёр хүн бууж ирсэн. Тэгээд тэр машин тэр гурал байсан гэсэн үг. Үлээгээд ингээд нэг тийм хүн үлээгээд гацар үлээж юм шиг хүлээсэн байдалтай байсан л та. Удалгүй Хёнжууг нөгөө найз залуун баг ингээд гарнаас нь чирэх шахуу аваа гараад ирж байгаа. Хөтлөөд ингээ гараад ирэхэд нь сонирхолтой тэр хар жижиг суудлын машинаас бууж ирсэн эрэгтэй эмэгтэйг ярьсан шүү дээ. Тэр сүүлд бууж ирсэн эмэгтэй Хёнжууг харангуйтаа шууд алгадчих. Оо за. Энэ болохоор камерын бичлэгт бичигдсэн юм шүү дээ. За энийг ингээ харж ирсэн нөгөө нэг хоёр эрэгтэй, нэг найз залуу, нэг хамт яваа хүн те харж ирсэн хоёр залуу болон Хёнжуугийн хэвд ямар нэг эсвэргүүцэл үзүүлээгүй. Зүгээр л хараа зогсож байсан. Яаж байгаа юм барьж байгаа хүн чи одоо ингээл те хүү яаж байгаа гэж асууж шүү дээ те. Юусе тийм л бодлоогүй. За ингээ боловлохыг оролдоогүй. Тэрнээс гадна машинаас бууж ирсэн залуу ч гэсэндээ нийлж Хёнжууг машины арын суудалд чихэс суулгаад аваа явсан баг. За ингээ тэр дөрөв буюу хоёр эмэгтэй хоёр эрэгтэй нийлээд хаширч юм яваад өссөн камерын бичлэгт үлдсэн байна. За ингээ учир бүтүүлэг юм хэлж байгаа юм л. Тэнийд юу болоод байгаа юм те. Нэг эмэгтэй бууж ирэн хөтөш шууд охиныг алгадаал ямар ч эсвэргүүцэл үзүүлэхгүйгээр ингээл аваа явчих байгаа. За ингээ мөрдөгчд камерт бичигдсэн машины дугаараар нь машины эсдийг илрүүлсэн л дээ. Илрүүлээд шүүж үзсэн. Тэгсэн машинаас нөгөө сүүлд бууж ирсэн те. Хёнжууг одоо арийнхаа суудлаар чихж байгаа залуу яг эзэн нь бол мөн байна. Машины эзэн мөн болохын тогтоосон. За тиймээс нөгөө утасныхын дугаараар нь байршил илрүүлээд хянаж эхэлсэн. За ингээ тухайн залууч гэсэн залгсан байна. За залгахтаа за хэрэг бүртгэгцээ ийм үйл явдал байна. Камерт ингээ бичигцээ шалгах зүйл байна. Танаас асуух зүйл байна. Хаана байна гэж асуусан. За тэгтэл нөгөө залуу ерөөсөө тийм нөгөө сандарсан, айсан, имээсэн юуч байхгүй маш тайвнаар цагдаатай юу гэж хариулсан гэхээр Игсан хотод байдаг махны газар хоол идэ суучна гэж хэлсэн. Гайхамшигтайгааз. За ингээд цагдаа нар тэр газар руу шууд хөдөлсөн л дөө. Тэгээ очингуудаа нөгөө нэг хүчээр авч явсан хүмүүхэнтэй хэцүү байдалд байх юм болов гэсэн чинь байдал эсрэг хэрэгсэн. Амар жаргалтай. Тий. Хёнжуу нөгөө найз залуугаа суугдцсан. Бүр ингээд аяйгуу аз жаргалтай мах идэ суужсэн. Хулгайлагдсан хүчүүд. Охин шүү дээ тий. Үгүй тийм байсан. Тэгэхээр цагдаа нар юу болоод байгаа юм бэ? Ямар учиртай юм бэ? Им боллоо гэтгсэн чинь тэр дөрөөс ямар хариулт гарсан бэ гэхээр гоо мах шарж идэх гэж л ирсэн шүү дээ. Өөрөн болоо шүү дээ. Яасан? Юу ч л хурж суужсэн. Тэр халааддаг нь ямар учиртай юм бэ? Манай хинжүү жоохон сүрдүүлсэн үү? Одоо учир гарна. За ингээд Солонгос эдийн хохирогч нь зүгээр гэж хэлсэн ч гэсэндээ хүчирхийлэлд өртсөн тодорхой гэж үздэг юм бол одоо үзсэн тохиолдол тийм ээ. Цагдаа мөрдөгчд нь заавал авч одоо хилтэс дээр аваачаад юу тийм байна. Мэдүүлэг аваад шалгаж үздэг юм байна. За ийм учраас Хёнжууг болон түүнтэй хамт явж байсан бусад 3 хүмүүсийг тэр чигт нь аваад цагдаа газар тавиадсан. Мэдүүлэг авч эхэлсэн. За тэгсэн нөгөө Хёнжууг одоо машиндаа чихэс суулгасан залуу буюу машины эзэн Чой гэдэг хүн болж таарсан. Хёнжууг алгадсан тэр эмэгтэй болохоор Пак гэдэг эмэгтэй байхаар барах уу тэр хоёр хүмүүс хоорондоо хосууд байсан. Оо зөө. За ингээ хосууд байж. Ер нь хоёр хос байна гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Тэгээ ингээ Пак гэх эмэгтэй нь болохоор Хёнжуутай урд нь ойрхон газар амьдардаг байсан танил эгч дүүс буюу хуурай эгч дүүс болж таарсан. За хуурай эгч нь гарч ирээд алгадсан л бол таарж байгаа юм л та. Ингээ мөрдөгчтэй үзэж байгаагаар болохоор энэ Чой Пак Хёнжуу гурав хоорондоо ямар нэг асуудал байгаа юм байна. Мэдэгдэж байгаа байхгүй. Нэг юм нуугаад байна да эднэрт те байна. За дээрэс нь Хёнжуугийн найз залууч гэсэндээ энэ хэрэгт татагдаад орсон юм байна. Аргагүй л байдал үүссэн байна да гэж туршлагатай мөрдөгчтэй үзэж эхэлж байгаа юм л та. Ингээд Хёнжууг нөгөө алгадж байхад найз залуу нүчиж чадахгүй хараад байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ тийм учраас найз залуу нь магадгүй сүрдүүлэх төртсөн байж магадгүй гэж цагдаа нар үзэж байгаа. За ингээ Хёнжуугийн ээж нь анх цагдаа нарт дуудлага өгөхдөө нэг маш ноцтой зүйлийг бас хэлсэн юм байна л да. Давхар манай охин алга болсон дээ. Тэгтээ нэг юм байна гэд. Тэгээ юу юм гэдгсэн чинь Хёнжуугийн ээж нь болохоор манай охин хэдэн өдрийн өмнөөс нэг юм сони юм яриад байгаа. Маш сони юм яриад байгаа. Ус шүршээдтэй тэгээд хүн алчсан.
Тэгээ хүн газарт булсан, зохицын булсан, би ч бас бололох байхдаа удахгүй гэдэг нэг юм учир бүтүүлэг юм яриа. Уус шүршээд. Тэгээд хүн алчсан. За. Тэгээд тэр хүний газарт болцсон гинэ. За. Намайг ч судахгүй алах байхаа гэдэг л юм яриад байсан юм байна. За ингээд цагдаа нар нөгөө ээжийнх нь ээжтэй юм хальталт юм яриад байсан юм байна л да. Ээж дээр очихоор л тэгээд энэ мэдүүлгийн талаар хянжоос асуусан байна. За тэгээ мөрдөгч чи ээжтэй юм ирсэн юм байл л та. Газарт хүн болсон гэж яг юу яриад байгаа юм бэ гэж асуунгууд хянжоо сандарч гисэн. Нүдэн тогтоолол тэр чичирч эхлэв. Тэр ойлгомжтой шүү дээ тийм ээ. Ингэсэн тэгснээ хариулт нь юу юм гэхээр би энэ талаар ярихгүй. Би айгаад байна. Би үгэж магадгүй шүү дээ. Гэтэл хариулт хэлээд байсан юм аа. Тэгтэн мөрдөгч ерөнхийдөө ойлгож байгаа юм л та. Чи тэр хүмүүсийг хүн алж байх юм аа. Хүн алж байхыг харсан юм уу? Гэхдээ нь хариултгүйгээр толгой төгсөж. Гэрчл бол Гэрчил болсон юм байна л да. За ингээд цаашид юу болсныг ямар нэгэн оо нэмэлтгүйгээр шууд Хёнжугийн мэдүүлгийг уншиж өгье тийм ээ. За тэгсэн чинь Хёнжугийн мэдүүлэгт юу гэж хэлсэн юм бэ гэхээр Чой Пак найз залуу бид дөрөв 6 сарын турш Иксан хотод байдаг Чой хосын гэрт нь амьдарсан гинэ. Ингээ хоёр хосын тэр машинтай хоёр хосын гэрт энэ хоёр амьдарсан юм байна л да. За энэ хугацаанд Чой болон түүний найз охин Пакт мөнгөө дээрэмдүүлсэн байгаа энэ хоёр. За. Хёнжу найз залуутайгаа мөнгөө дээрэмдүүлсэн, зодуулсан. Байнга дарамтлагдаг байсан. За дээрээс нь бүр нүдэн дээр нь хүн амны хэрэг үрдхийг нь харсан юм. Бурхан. Харсан Амар хүмүүс ижээ. Үнэхээр амар байсан болохоор найз залууга хүртэл үлдээгээд аргаа барсандаа би тэр гэрээс цухтаацсан юм аа. Гэж хэлсэн ба. За анх яаж холбогдсон гэсэн чинь Пак гэдэг их ч над руу залгаад бид уулзсан. Тэр үед би найз залуутайгаа амьдрах газар байхгүй байгаа талаараа энэ Пак гэдэг ихчтэй хэлсэн юм байна л да. Бид өөртөө ингээ очих газар байхгүй байна гэж хэлсэн чинь энэ Пак гэдэг их чинь асуудалгүй шүү дээ. Хоёр манай төрөйд амьдарчихаа. Бид хоёрт ажил төрөл болоод гэх. Зовлонгүй ингээд амьдарчих та гэж хэлсэн юм байна. Тэгэхээр нь итгээд хуучин бас би нэг багсах мэддэг байсан болохоор итгээд гэртэн такод очиж найз залуутайгаа. Ингээд дөрвөлээ амьдраад ерөөхдөө хэдхэн л хонж хэлсэн. 1 2 3 хонжид л Чой буюу тэр Пак гэдэг байгаа ихчих нэг найз залуу тийм ээ. Машины жолооч залуу бидэнд. За та хоёр энэ гэрт амьдрмаар байгаа бол тий. Зүгээр ингээд хөвтөдөж болохгүй шүү дээ. Тэ? Яг энд ингээд амьдрмаар байгаа бол миний хий гэсний хий. Дарамт хэлж байна. Хий гэсний хий. Тэг чадвал энд ингээд амьдрч болно. Би ер нь бол тий хүнд гар гэдгийг мэдчихээс тий. Зөө. Гисэн буюу энэ Чой нь үнэхээр нөгөө багаас алдартай хулиган гэмт хэрэгт орооцолчихсон юм бөхөр юм байна. Тэгээ мэддэг гинэ. За ингэсэн. Тэгэд хүчээр одоо энэ Хёнжо гэд биеийг үнэлж эхэлсэн. Шууд. Яана. Үнэлүүлж эхэлсэн. Тэгэд яаж үнэлүүлсэн гэсэн чи Чой болохоор интернетээс хүмүүс олдог гинэ. За. Хүмүүс олоод тэгэд уулзах газарт нь одоо хүргэж өгдөгсөн баг. Хёнжо гэдэг охиныг хүргэж өгдөг байсан. За тэгээд нөгөө бие үнэлчихэд гараад ирж штэ тий. Тэг мөнгийг шууд Чой тэр дор нь хурааж авдаг байсан гинэ. За тэгээд хамгийн өрөвдмөр нөө ингээд найз залуугаар нь болохоор цагийн ажил хийлгэдэг байсан баа. Ямар ч хамаагүй тий олцсон бүх цагийн ажлыг хийлгэнгүүтээ олсон мөнгийг энэ хоёр бүр ингээд бүгдийг авчдаг гэнэ ахаад. За анхандаа ингээд найз залууг нь тий Хёнжу болын найз залуу хоёрын нь утсанд нь байршил тогтоох аппликейшн суулгаад баян хяндаг байсан гинэ. Хаана явж гин тий яаж ийн хизээ ирэх бүгдийг ингээд хийдэг байсан. Сүүлдээ бүр утсыг ингээ хурааж авчаад өхөө болж гэлсэн. Албаа ярих юмгүй болж. Энэ хоёр яага ингэ дарамтлуулаад ингэ байгаад идэг үнэ. За би хэлж өгье. За тэгэнгүүт найз залуу нь одоо Хёнжугийн найз залуу нууцаар энэ хоёроос нууцаар уцтай болсон ч гэсэндээ баригдсан. Баригдангуудаа өмнө зодуулж ирсэнээс их хэмжээр зодуулсан хэвтэрт орчлоо. Ингээд сонирхолтой тэр гэрт нийтдээ 7 хүн амьдардаг байсан. За ингээд 2 хост юм уу? Зодуулдаг 2 хүн. Ингээд энэ дөрөв дээр ахаад 3 байсан. За тэр нь юу ингээд гэсэн чи Чой болон түүний найз зөвхөн Пак гэдэг те. Одоо толгойлогч нь 2 өдөө. Тэнгүү дахиад нэг эрэхтэй хум гэж хүн ба бас нэг гэмт хэрэгт холбогдож байсан буюу Хёнжу болон түүний найз залуу мөн 2 эмэгтэй буюу ахаад 2 эмэгтэй байсан мөн адил хохирогчд байсан. Хүүдий бас би энэ үлддэг байна. Тус буюу ингээд нийтдээ 7 хүн амьдардаг байсан. Тэгээ тэр 2 эмэгтэй нэг нь хохирогч буюу амнаас алдсан. Эдгээр бүгд харсан гэсэн үг. Йоо ямар амар юм бэ. За мөрдөгч нөгөө чиний манай үний яриад байгаа гэрч болсон юу юм бэ? Тэнийг хохирогч нь л хамт амьдарч лээсэн бол таарж байгаа. За мөрдөгчүүдийн Хёнжугийн найз залуугаас мэдүүлэг авсан л та. Юу болов яавэ гэдгсэн чинь мөрдөгч за ингээд найз охиноос чинь ингээд бүгдийг сонслоо тийм ээ. Хүн алсан гэвэдтэй, хүн алсан гэвэдтэй те. Тухайн өдөр одоо юу болсон юм бэ гэж асуусан байгаа юм л та. Тэгтэн нөгөө найз залуу нь бас ингээд сандарч ингээд чичирж хагаад
Тэгсэн Гочаан гэх ямар ч хөнгөө газар аваач болчихсон гэж хэлсэн. За ингээд мөрдөгчдийн найз залуугийнх нь мэдүүлгийн дагав тэр Гочаан гэдэг газарт нь замчлуулаад замын залгаад очисон л доо. Очисон тэгсэн чинь найз залуунд нэг ургацын талбай дах ажуудах юм хосон газрыг зааж өгсөн баа. Тэгээ мөрдөгчд очиод ингээ харсан чинь тухайн хэсгийн газрыг нь хөрсөн бусад хөрснөөс нь өөр өнгөтэй буй нь ухачаар өөрчлөлтөг штэ ажигласан. Ингээ мөрдөгчд тус газрыг ухаж үзсэн баа. Үзэгт нь бүр 2 давхар цементийн давхар гарч ирсэн. Бүр цемтлээсэн байсан. 2 давхарлаад ингээ цемтлсэн байсан. За ингээ цементийг ботолж ухаж эхэлсэн л дээ. Ухахад тэндээс нэг эмэгтэй хин гэдэг мэддэггүй эмэгтэй цогцос гарч ирсэн. За тухайн эргийг мөрдөжсэн мөрдөгчд тухайн цогцыг харах хүртлээр эдгээр худлаа л яриад байна даа л гэж бодсон. Бас арай чи юм болохгүй дээ гэж бодсон баа юм л та. Яагаад гэхээр учир нь Хёнжу оюуны хомсдлын 2 дугаар зэрэг тохиом байсан. За харин түүний найз залуу нь оюуны хомсдлын 3 дугаар зэрэгтэй буюу хоёлоо оюуны хомсдолтой хосод байжээ. Тэгээл дарамтлаад идэв гэсэн юм шүү дээ. Яагаад цогтож чадахгүй байгаа гэдэг ч өрөөл энэ. За 3 дугаар зэргийн оюуны хомсдол гэдэг байгаа юу юм гэхээр энгийн одоо өдөр тутмын хийх юмнуудыг хийж чаддаг ч гэсэн те гэд жоох ингээд асуудал үүсээд тарих ажиллах юм дээр тарихын ажиллагаа хийдэг. Асуудал шийдвэр гаргаж чадахгүй гэсэн. Яагаад гэж юм агаш хурцдаг ч юм уу те ойр зүрх юм хийн хүндрүүлсэн тийм одоо бодох шийдэх юм дээр огт ажиллахгүй гэсэн үг л те. Харин 2 дугаар зэрэг нь энгийн өдөр тутмын зүйлсэж хийж чадхааргүй. Хэмжээний оюуны хомсдол юм байна л да. За ингээд энэ цогц гарч ирэнгүүт мөрдөгчд за энэ ярьсан бүх зүйлс нь одоо бодит юм байна гэдгийг ойлгоод цогцыг шинжилгээний газар руу явуулсан. Тэгтэл энэ цогцоос Сохиг их 20 настай Гуанжу хотод амьдардаг байсан эмэгтэй гэдэг нь тогтоогдсон. 20 настай гэдэг охины цогц байсан. Үхлийн шалтгаан нь юу юм гэхээр маш их хэмжээний зодуур байсан. Тэгээд энэ Сохигийн бид бүр хүний урманд 1 см газар эрүүл газар байхгүй болтлоо хүүхний цусан байсан. Тэгэхээр яаж тамалж ирсэн мэдэгдэх байх тий. За дээрэс нь бүх шүд нь хугарсан байсан. Ямар амар хэрэгсэн бэ? Яснууд нь цуурсан байсан. За дээрэс нь утгалуулсан байсан. Зүсүүлсэн ингээд утгаар сийчсэн юм. Тоолж баршгүй олон шарах байсан. Бүр тэр нь ядаж хахад. За тэрч бүхэл уушгнаас нь ус олцсон. Олдсон Сохи одоо энэ охин тэ живж байсан юм байна гэдэг нь нотлогдсон. Усанд живжсэн юм байна. Өмнө нь хэлсэн штэ Хёнжу ус шүршээд хүн алчихсан гэдэг ярьдсан гэдээс тэр нь юм учиртай юм байна гэж ойлгосон. За энэ хүмүүрдөгч чой болон энэ найз охин Пак гэдэг нөхдөөс мэдүүлэг авсан л та. Гэтэл Пак буюу ч дэмэгтэн шүү дээ. Нэг ч удаагүй. Бүр ааж гээгүй. Тэрөөсөө ямар ч юм ярихгүйсэн. Харин энэ найз залуу чой нь болохоор юу вэ? Битэр нэг тийм хэрэгтэж хамаатай биш шүү дээ. Энэ хунгийн л хий гэсний дагуу л хийсэн шүү. Нөгөөдхөө хөрчлөө. Тийм 7 үний нэг нэсэн шүү дээ. Наад хунчин л хий гэсэн шүү дээ. Гэдэг нэг юм хэлсэн л дээ. За мөрдөгчд хун гэдэг хүн тэнд нөгөө 7-гийн 1 болоод амьдарч ирсэн мэдсэн цагаас хойш хун гэдэг этгээдийг нь хайж хэлсэн. Гэтэ олж чадаагүй явдсан л та. Ингээ явж байгаад цагдаагийн дотоос сүлжээндээ хунг хүү амны одоо хэрэгээр сэжгэлж жаад эрен сурулж байгаа мэдээллийг оруулсан. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь Дэжон хотод Луврын хэрэгээр алид энэ цагдаагийн газар баригдсан байсан. Тийм болохоор олдохгүйсэн юм байна л тий. За ингээд энэ хүн амны одоо хэрэгээр явж байгаа мөрдөгчд Дэжон хотод ирээд хунтаа уулзсан баам л та. Тэгээ хунтаа уулзсангуудаа шууд цагдаа нар хараад ингэ мэдсэн гэж байгаа. Юу вэ? Нөгөө нэг чоён хэлээд байсан. Сохиг алсан гол хэрэгтэн гэж яриад байгаа шүү дээ. Яагаад ч биш юм байна гэж бодсон. Боломжгүй юм байна гэж утсан гэж байгаа. Яагаад гэдгсэн чинь учир нь энэ хун гэдэг байгаа нь болохоор энэ чой гэдэг байгаа тэр нөгөө гимт хэрэгтэнтэй хулиган байсан нөхөртэй харьцуулахад байна шүү дээ. Маш жижигхэн биетэй. Нөгөө хүний үг гэдэг шүү дээ. Тийм хүн байсан тогтоогдсон. Зөө. За ингээ хунгаас мэдүүлэг авсан л та. Мөрдөгч чи алсан гэвдээ чой чиний үгээр хийсэн гэж хэлээ шүү дээ. Чи тэр охиныг Сохигээд охиныг алсан юм байна шүү дээ. Гэхдээ нь хун. За Сохиг анх авч ирсэн хүн, Сохиг хүчирхээлхийг санаачилсан хүн бол одоо би биш ээ тийм ээ чой интернетээр ингэдэг байсан гинэ энэ их аягүй муухай интернетээр гэрээсээ оргосон тэг гэрийн асуудалтай дээрэс нь очих газаргүй болоод хайчгаа мэдгүй явж байгаа эмэгтэйчүүдэд орон байраар хангая ажлын байр олж өгөө гэж өргөждөг байж тэр нөгөө дээш тэнгэр бол доошоо газар хатаг үүд шиг яг хайчгаа мэдгүй байгаа юм хүмүүс юу хэцүү байж л те тэгээд уулздаг гэсэн гинэ тийм зар тавьчихдаг гэсэн юм уулзаад тэгээд нэр дээр нь зээл авахулдаг гинэ
Оо яа. Эренгүүт нь паспортыг ашиглаж штэ тий. Тэгээд зээл ахуулангуудаа хамгийн амар юм нь хүчээр биеийг нь үлддэг гэсэн. За согийч бас гэрээсээ оргцсон байсан юм блийн нөхөө. Тэгэхээр чой энэ тэг утас авчирсан маа. Уулцсан дорол утсыг нь булаагаад авчдаг юм байна. Паспорт утсын тэр нь булаагаад авчдаг юм байна л да. Тэнгүүд хаач хаа мэдгүй болчдаг. Тэгээ дээрэс нь биеийг нь үнэлүүлж эхэлсэн. За тэгээ дээрэс нь чойн бүр ингэж нүдэлдэг байсан хүмүүс нь хийн гэхээр дандаа оюуны өмсдөлтэй хүмүүсийг нүдэлдэг байсан буюу сохийч бас энэ 3 дугаар зэрэг оюуны өмсдөлтэй хүмүүс мэт гарч байгаа. За сохи банкны хар дансанд орчихсон байсан болохоор нэр дээр нүрсээ зээл гарчдаггүйсэн юм блэ. Өмнө нь зээл аваад төлж чадаагүй те. Ийсэн. Тэгээ биеийг нь үнэлүүлэх гээд ингээд одоо хүчээр ингээд үнэлүүлэх явуулна шүү дээ. Банктай холбоод ингээд өгөхөр нөгөөх нь дандаа мөнгө авчддаг байж л те. Яаж мөнгөгүй нөгөөдөл нөгөө оюуны өмсдлөг мэдээд ч юм уу мөнгөний өгдөг гэж. Тэгээ тийм байсан учраас нөгөө бид 1 см ч ирүүл газар байхгүй болтол зодлоо. Тийм чи мөнгөчгүй юучгүй нөгөө ашиггүй болчиход шүү дээ. За тэгээд тэр нөгөө долоолын амьдардаг байсан байр нь шүү дээ. 30 орчим метр л квадрат. Оо ямар жоохон юм бэ? Тийм. Тэгээд долоолын амьдардаг. Тэгэхээр шингээх газар байхгүйсэн учраас энэ хохирогч охин буюу сохийг угаалгын машин байгаа тагтан дээр ордог гэсэн. Юусе гэр дотор амьдэрдэггүй. Нохоо шиг ерөнхийдөө тагт руу ингээ гаргачихдаг гэсэн мэл жаа. Тэгээ ингээ тагтны хаалга цонхыг онгоох боломжгүй болтол нь түгччихдэг байсан. За ингээд сохигээ талигаа чиг болохоор 6-аас 8 сарын хооронд хорьсон буюу солонгосын ид халууны үг. Яана. Нохоо хастан болдог штэ. За ингээ хүн байсан маа. Хэрэгтнүүд хэрэгээ би билүүгээ ингээ чихэдсэн учраас мөрдөгчөж тэдний утсыг нь бүгд нь хурааж авсан бүгд ингэсэн. Устгагдсан бүх файлуудын сэргээс шалгасан маа юм л да. Гэтэл нөгөө устгасан юмудаас нөгөө нэг хэрхэн чухал баримтууд болох зураг бичлэгүүд нь гараад ирсэн. Энэ үед нь чой пак болон хунаар гуруула гол хэрэгтэн болгон тогтоогдсон. Энэ гурав Хин хинийгээ гэхгүй тийм. гар утаснаас нь одоо сэргээсэн баримтууд донд нь чой болон хунаар нийлээд сохийг үсийг нь шатгааж ирсэн. За тэгээд дээрээс нь сохигийн одоо талигаа чинь тийм ээ биеийг нь бүтэн ингэж скотчнд ороож хагаад чой бэлэн хүчрэлүүлдэж байгаа. Энд ч өөрийгөө хамгаах чадваргүй юм шүү дээ. За ингээд үлдэж байгаа. Дээрээс нь сохигийн одоо энэ гой хөлийн ууланд нь хадаас цоож байгаа. Хадаасаар хадаж байгаа. Ямар энийг хүн үлдэж байгаа. За мөн чой болон одоо чойн найз охин пак гэдэг би бүрийн эмэгтэй хүнс гарамгүй хэр биш. Пак нар сохиг тойруулаад нэг шингийн асгаад байгаа юм л да. Асгаж байгаа бичигдсэн байгаа. Тэгэд энэ ямар учиртай шингийн яг яадаг шингийн юм бэ гэсэн чинь энэ болохоор ацетатын хүчил буюу Түлэн. шууд түлэн. Тий, уур гараалаг түлхдэд байдаг штэ. Тэр хүчлээр тэр охиныг л түлээд байсан юм да. Яад ингэж асгасан гэсэн чинь талигаа чиг хөдлөхгүй гэж тойруулж асгасан гэж. Ингээд энэ сохигээ тохныг хүчргэлж байгаа шалтгаан нь ердөө л сохи мөнгө олж ирч чадахгүйсэн л учраас. Зээл авч болохгүй байна, мөнгө олж ирч чадахгүй байгаа юм байна. За тэгээ хэрэг болсон гэрээс маш олон тооны брендийн цөмөх цаг зэргийг хурааж авсан. Тэгээд энэ хохирогчдыг тамалж ингэж хүчээр биеийг нөлөөлж олсон мөнгөөрөө тий зээл авахулж яадаг байсан гэдэг тэгэхээр ердөө л брендийн цөм гартаа зүг цаг л авдаг байсан. Ямар тэнийг юм бэ? Ингээд талигаа чиг тагтан дээр 2 сар орчим хорьсон. 2 хоногт нэг удаа цаасаа яганд зандан цагаан будаал өөр холбоогүй. Йоо. Нэг удаага яваа шүү тийм ээ. Баг тураалт байсан юм байна. 2 хоногт нэг бодолтой. Юу гэсэн ч хэлэн те. Ингэж л өгдөг байсан. За ингээд энээсээ болоод тураал цаашаа буюу 20 настай хүн ч сохи эрдэс тэжээлийн дутагдалд ороод бүр ингээд босч алхагч тэгэлгүй болж ирсэн маа. Тэгэж ойлгомжтой. За тэгэнгүүт нөгөө нэг ингээд балкон чи шилэн харахтаа байгаа штэ. Гимт хэрэгтнүүд сохид харуулж агаад баг өдөр болгон парти хийж гой гой хол идэж байгаа харуулдаг байсан. Ямар ингэж тамалдаг байсан. Эсвэл амны там биз дээ энэ чинь. Ямар муухай юм бэ? За мөн сохиг зодно. Тэгээд бэлгүүч хэргэлэлттэй амд нь альчуурч ихтэй гэсэн учраас сохи огт ингээд тусламж гуйж орилж чаддгүй л байсан юм байна л да. Ингээд охин нас орохынхаа өмнө бие хөдөлгөөгч тэнхэлгүй болсон. Бүх булчтан суларсан. Нөгөө тамиртан гэдэг штэ тий. Тэгээд бүр ингээд тамирсан учраас өмдөндөө хүндэрсэн юм байна л да. Үүнийг харсан нь чой болохоор крантны хамгийн халуун усаар сохиг шүршиж эхэлсэн баг. Түлж эхэлсэнийг өсөндөө эхэлсэн. Хэтэрхий халуун усаас учраас сохи эцсийн хүчээ шавж хагаад бие ингээд хөдлөхийг оролдсон. Тэгэнгүүт одоо энэ хун сохиг ингээд эрүүн үсний ингэж үргэж дээш нь барьж агаад хамар руу нь халуус цутгаж эхэлсэн. Бурхан ди уушнаас нэг уцаа. Ийм л юм байлээ л дээ. За энэний дараа энэ тамлалыг охин тэсээгүй учраас амнасаа хураасан. Гэхдээ
гэд нас орчоод тахт нь үртэл чой. Наа чи өхөөгөө штэ, наа чи жүжиглээд дээ штэ гэж охин юм. Ахиад ингээд тамлаад буюу илүү их усаар шүүшижсэн байдаг. За ингээ удалгүй хүн нөгөө сохийг одоо нас орчоод штэ. Алидийн нас орчоод л цогцыг хөлөөрөө өшгөлөд босооч дээ өгсөндөө жүжиглээд байгаа гэж өшгөлж босхийг шаардсан усаар шүүршээлээс. Эцэст нь хэрэгтэн пак буюу нөгөө эмгтэй те сохийг нас орчныг мэдээд түргэн дуудлага гутгийг завцсан байгаа бол сандарсандаа. Тэгтэн хүн болон чанар өөртөө хэргийг илэрчихвээ гэж айсандаа боловс юу чи тэнэгтэй байгаа чи болооч гэд. За ийм хүн чойгийн саналаар сохийг булахаар шийдсэн юм бэлээ. Тэгээд чойгийн хамаатнууд амьдардаг их гочон гэдэг тийм хүн амцгүйтэй бараг хүн очоод идэх тийм маслаг дамл газар тосхон даваажиж бүгдээр явсан юм байна. За ингээд нөгөө хэргийн гол гэрч болох тийм хёнжо болон түүний найз залуу хүн чойнаар газар ухаад пак болон өөр нэг хохирогч эмэгтэй гар утсныг гэрэл тусгаад ингээд шүнээс уужраас хараа зогсчихсэн. Тэгээд сохийг газарт болсны дараа тэр өдөр нь болохоор их хэмжээний бороо орсонд одоо хэрэгтнүүд нөгөө цогцож урсаад одоо яхад ил гараад ирэх гэж яасандаа дахиад нөгөө сохийг болсон газараа ухангуудаа цэмтэлсэн тийм учиртай. Хоёр давхар ингээд цэмтэлсэн. Ингээд битүүл янзсан ба. За энэ өдөр мөн адилын хёнжо болон түүний найз залуу хохирогч эмэгтэй буюу те бас нэг юм нэргүүг эмэгтэй байгаа штэ авч явсан. Тэгээд альбаар хам хэрэгтэн болгох санаал байсан юм билээ л те. Та нар харсан шүү. Та нар хам хэрэгтэй шүү гэдэг. За их тус хэргийн хүн амны хүнийг те хэрэгтлэхээр хүний амнаас нь төрсэн хүчээр биеийг үнэлүүлсэн, биет ностой гэмтэл учруулсан, цогцыг нуусан, цогцтой зүвсээр харьцсан дээрээс нь хүнийг хүчээр хорьсон гэх шалтгаануудаар шүүхэж шилжүүлсэн байгаа юм л да. За шүүхээс гол хэрэгтүүд болох чойд бүх насаар нь хоригал өгсөн. Пакет 8 жил л өссөн. Нөгөө алгадаад идэг эмэгтэй шүү дээ 8 жил. За хунд болохоор 25 жилийн одоо биеэрээ хоригдох ялыг өгсөн байдаг. За энэ хэрэгт одоо хам хэрэгтнэр татагдсан нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй хосууд байна шүү дээ тийм ээ. Хёнжо болон түүний найз залуу за хохирогч бүсгүүнаар нарыг болохоор хүчээр хорьсон цогцыг нуусан гэх хэрэгүүдээр шүүгдсэн. Ямар ч гэсэн шүүхэд орсон. Тэгтээ тэдний оюуны чадамж болон тухайн нөхцөл байдал руу одоо зэрэгээр шалтгаалаад ялыг нь хойшлуулсан юм байна. За энэ хэрэгтнүүдийг хорих газар руу шилжүүлэхийн өмнө хэрэгтэн чойгоос за сүүл нөгөө хэлэх үг байна уу гэж асуусан юм байл та. Тэгтэн нөгөө найз охин пактайгаа уулзуулж өгөөч гэж хүссэн. Тэднийг уулзуулахад чой пакт хандаад юу гэж хэлсэн бэ гэдгсэн чинь хайртай шүү ганц үнсэлцээ. Йоо. Яврээ. Чад одоо шоронд бүх насаа аваа явж байгаа шүү. Гिचэлсэн байсан. Тэгээд ингээд хэрэгтнүүд ялаа аваад шоронд явсан бахнаа. Гэхдээ сэтгэх хүн зүгээр байгаа. Ганц үнсэлцээ гэд бүх насаараа хоригдох гэж цайран гэх үү. Харин яа тийм бол хүнээ байдаг юм уу? Одоо бүүм мэд. За ингээд олзолж байгаа хүмүүс нь ч тэр те өөрснийгөө одоо бүрэн илэрхийлэх чадамжгүй дандаа оюуны өмсдөлтэй юм асуудалтай хүмүүсийг олзолж ингэж яадаг байсан байна. Тэгээд айгүй нийт авч байгаа юм те тэр хүний нэр дээр одоо тийм хэмжээний зээл авахлаа биеийг үнэлүүлээд ажил хийгээд мөнгө авна. Тэгээд тэр мөнгөөрөө брендийн цүнх аваад цаг авна гэж байгаа шиг. За энэ дөрөд манай өнөөдрийн 417 нэвтрүүлэг өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгтээ Автор Радиатор сервис хамтран ажиллаа. Та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараараа эргээд уулзцгаая. Баяртай.